Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Өв соёлоо уламжлан залгах ариун хэлхэ, өн ирээдүйд өртөөлж хүрэх удмын холбоо, гэр бүлийн үн цэнийг өргөх, иргэн бүрээ ажилтай, орлоготой, эрүүл энх, боловсралтай өнгөрснөө дээдэлж ирээдүйд түвшүүлэх зорилгоор 2018 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Энэхүү жилийн хүрээнд сар бүр гэр бүл, иргэн бүртээ чиглэсэн ажлуудыг бүхий шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулна. 1-р сар гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн аж холбогдол, үр дүнг олон нийтэд сурталчлах, таниулах нээлтийн сар. 2-р сар Монгол ёс заншил ахмад наснаа хүндлэн дээдлэх, гэр бүлийн үн цэнийг хойч үе, үр хүүхэд, залуучуудаа сургах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн гэр бүл ба Монгол ёс заншлын сар. 3-р сар төр ба хувийн хвшлийн түншлэл, иргэдийн санаачлагад тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бусад салбарын бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх, сурталчлан таниулах замаар төр болон байнгын ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэр бүлд ажлын байр нэмэгдүүлэх сар. 4-р сар гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүтээл сэтгэлгээ, хөгжил рүү тэмүүлсэн амьдралын идэвхт нөлөөлж, өөрөх гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулан, тулгымдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэр бүлд орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сар. 5-р сар төр иргэний харилцааг эрхэмлэн, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, хөнгөн шуурхай хүргэх, иргэдийг мэдээлжүүлэх, зөвлөх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэх сар. 6-р сар нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгож, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийг үзлэг оншилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн гэр бүл эрүүл мэндийн сар. 7-р сар бидний өв дээдсийн бүтээсэн бахархалд түүх, өнөө ирээдүйг илтгэсэн их соёл, урчууд даргачуудын бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, өв соёл, ёс заншлаа дээдлэхэд чиглэсэн гэр бүл өв соёлын сар. 8-р сар нийтийн бие тамир, үндэсний болон спортын төрлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх, дугуйн болон явган аяллаа маршрут бий болгож, зохистой хөдөлгөөнөөр хичээллэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэр бүл хөдөлгөөн хөгжлийн сар. 9-р сар төр иргэний харилцааг эрхэмлэн, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, иргэдийг мэдээлжүүлэх, зөвлөх, хамтын ажиллагааг хөгжүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэх сар. 10-р сар бүх шатны боловсролын чанарыг дэвшлүүлэхээс гадна, бидний ирээдүй болсон хүүхэд бүрт мэдлэг, боловсрол, эерэг зан суртахуун, зөв хүмүүжил, амьдрах ухаан, эх орон жүжиглийг төлөвшүүлэхэд чиглэсэн гэр бүл боловсролын сар. 11-р сар иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгож, онол арга зүйн зөвлөгөө өгөх, нээлттэй хаалганы өдрөлийг орон нутагт зохион байгуулахын зэрэгцээ, сургалт сурталчилгааны чанар хүртээмжийг дэвшлүүлэхэд чиглэсэн гэр бүл эрх зүйн орчны сар. 12-р сар гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн олон бүтээлч ажлуудаа нэгтгэн дүүнэх сар юм. Энэ сард шилдэг салбар, шилдэг сум, шилдэг аж ахуйн нэгж, шилдэг гэр бүлүүдэд шалгаруулах болно. Иргэн танд танай гэр бүлд бид хүрч үйлчлэн, ажилтай, орлоготой, эрүүл чирэг, эрдэм боловсралтай, ирээдүйдээ итгэлтэй, хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлж, гэр бүлийн хөгжлөөс нутгийн хөгжил дурайнд ор 2018 оныг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Хан хинтээ нутгаа хамтдаа хөгжүүлье. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил 2018.